хараншин ойн хүрэн бааван ялагдчихгүй тэнхээ хэр талын эдэн хогчонын эрлэхэг дөрг хэмжээшгүйрх бүргэдэд зогсолж тэрвэр орчлонгийн эзэн мэт тэнцэх хүчтэй хайн эргэлдэх мэт тэвлэх саадгүй эдэн хажин ялагдж өрөвдөлтэй амьдрсан дурвал ян хатмөргөөд өцөдөн ботрогож үхсэн минь дээр яруу найрагч бүргэд яг ингэж бодно. Гал таингамт начгнан буухад жигүүртэн салхин эсгэрч ганх шунд галцагсан өнгөрн гав гэж анжилгүй цөмөрөн бүргэд чон хэрэг дуусан. Могоймэт гадраар мөлхөөгүй мэлхимэт намаг руу дэвхрээгүй эрдэргмэт өөдөн цахилга бүргэдтэй эгнэх хүчтэн энэ хорвоод юу вүлээ? Үргэлж амтны хорх залчиргнэг ухлийн савтан тасратгуулгатан бүргэдийн элгэн дор эцсийн удаа бүжиг хийж эрдгийн дотноо холгон нормыг тоож идэхгүй хормостын эдэн хүрэн бүргэд хувь тавилан мэт тэнгэр тэргэлдэж хотго мэт савраан чонын нагал зуртааж холчийн ямагт үхэл мэт тооцсон эдүүгэн найрагчд бүргэд ус болж мөрөөд эрг ганганы дээгүүр жиргэж эвтэйхэн бусдах мэт амьдарч эр зөргөн салхин хийсгэх мэт эрен үеийнхаа нухчаанд алдаж эцтэй гэрээний хоол элэний идэж болно. Омог төгөлдөр бүргэд хэзээч жалган амьдраагүй огторгойд гал мэт төрөлдөж оддын хоорон халин дүүлж явсан бүргэдийн ясыг чон зулгаараагүй бүргэдийн үхлийг хүн хараагүй бүгдийн дээгүүр цаг хугацааг нэвтгэнэсээр бүргэд тэнгэртэй нуусаж бүр харагдахгүй болно. За яруу найрагч шилжиг байх ёстой, яруу найрагч тугшиг байх ёстой гэж орсын яруу найрагчийн нэг үг өгдөг. Тэгэхээр шудраг ус хүмүүс сандаж таны нэг шүлгийн мөрөөдгийг санаж байна. Одоо атгах чулуу надад байдаг бол аль нэгийг одоо ондох монох юмсан. А жишээ нь өнөөдөр танд энэ атгах чулууг одоо өглөө гэхэд одоо ямар хүмүүсийг одоо тэр чулуугаар одоо хамгийн түрүүд онох вэ? Атгах бичтэн цөөхөн чулуу өгөх юм да. Гадран гадаадын тодтолтыг гэж байгаа хүмүүсийг л туханд нь гүчмэрсэн гэдгийг тэднийг бол их өрнөөс уруу хүчтэл гэж боддог. А бас шашин мөрхнөөс урвж харийн шашин дагаар болж эцэг дээдсийнхэн олон одоо 100 мянган жилийн бишрэл шүтлэг дээдлж явдаг юм хөдөлж байгаа хүмүүсийг гомөрсөн тэгэхээр над их олон чулуу хэрэгтэй болоод байна да. Нэгэн чулуу зөөхөн болохоор ганц нэг өгөөд яах вэ? Тэгэхээр таны өвөг дээдсээс бид их өрнөө хүлээж авсан юм. Бүрээчсэн нартай хүлээлгэж өгнө гэж. А энийг та яг хэдэн настай байж байхдаа яг энийг яг мэдрэж бичсэн бэ? За энэ бол миний 19 настайдаа бичсэн шүлгээ. Ер нь миний амьдралын зорилго бол эцсийн эцэст уран зохиолч биш. Ямар нэг бас үйл хэрэгжүүлэлтэй. Зүгээр би ганцхан Монгол улс л газрын хөрсөн дээр улс шиг улс байгаасаа ямар ч улс оронд миний ард түмэн битгээ дээрлэхүүлж байгаасаа л гэж боддог. Монгол хэзээ нэгэн цагт дэлхийд хинж дээрлэхүүлэхгүй улс болчихсон байдгийн бол мань мэтийн хүмүүс бол газрын хөрсөн дээр үрд мартагсан ч хамаагүй. Би тэгж л бодож байна. Таныг ер нь яруу найрагчдад би нийгмийн сэтгэлтэн уран бүтээлчийн хувьд бол манай үзэгчид бол нэлээд сайн тань уран бүтээлч гэж байна. Тэгэхээр одоо энэ сонирхолтой цаг үед улс төрийн ертөнд давцсан ч байна. Тэг? Энэ юуны газрын хуулийн асуудал нэлээд маргаантай ба. Та энэ дээр бас бодлоо ярихгүй юу? Өнөөдөр дэлхийн нийт маш их байлдаантай байна. Энэ байлдаа юунаас болж байгааг бол зөвхөн амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл. Амьдрах орон зайгаан тэлнэ гэдэг бол зөвхөн гадраан дэлхийн төлөө тэмцэл. Тэр хондоо Хятад, Тайван руу юм Орос, Чечен руу хоёр солонгос хоорондоо тэгээд Япон нийш дэшгээ эдийн засгийн хувьд юу гэх юм энэ бүх юм бол ерөөсөө л одоо гадрын төлөө тэмцэл. Тэгэхээр эцэс дэлхийн улс орон бүгд амьдрах орон зайгаан дэлхийн төлөө тэмцэл явуулж хахад Монголд ардчлагчид гэгдэгчд яагаад хондоо гадраа худалдаа хийгээд байгаа юм бэ гэдгийг сонирмаа. Тэр Монголын амьдрах орон зайг багасгаж газрын одоо гадаадын худалдана гэдэг байгаа хүмүүс үнэхээр Монгол хүн мөн үү биш үү гэдгийг шалгах хэрэгтэй. Ер нь одоо ингэж хэлж байгаа улсыг бол 7 хувиар нь шалгах хэрэгтэй.
жинхэнэ Монгол хүний амнаас ийм үг гарах ёсгүй. Эцнээс Чингис хааны үеэс эхлээд ер нь тэгээд тэрнээс модон шинийн үеэс эхлээд тэгээд үеийн одоо бид өвгдөөс олон 100 мянган жилийн одоо турш цусан урсгаж амиан өргөр сүүм газрын төлөө амиа урж ирсэн шүү дээ. Тэгэхээр эцэс яах гэж газрын төлөө ингэж тэмцэл өрнөд байсан. Хожим хойч бид бол энэ газар шороон дээр амьдрах хэрэгтэй, бүрэн хэрэгтэй, тусгаар ус байх хэрэгтэй болохын тулд энэ тэмцэлд амиа өгсөн. Чингэнжив яах гэж одоо тэгж өгсөн. Хатанбаатар яах гэж өгсөн. Жанжинсхбаатар яах гэж одоо тэмцсэн. Зөвхөн газрын төлөө. Тийм учраас газраас илүү үнэтэй юм байхгүй. Газрыг үйлдвэрлэж болдгоо, үржүүлж болдгоо. Ийм юм байгаа.